ийм том техник барьж үзээгүй байсан. Дүүгэлсэн том юм үнэхээр гоё байсан. Тэгээд энэ даап мап дээр Ачхад бол торох юмгүй хурдан ажиллаад үнэхээр бас жоо багталтай гоё санагдчихсэн шүү. За манай экскаваторын дуу чимээ тусгаарлалтын хувьд бол бас онцгой сайн. Энэ дуу зөөлөгчийн материалууд бол гаднах дуу чимээ энэ маш бага. одоо 50 доо орж ирээд хаалгаа хаахад энэ орчин бол пумп гэж Шаал ондоо яг битүү орчинд вакуум үүсгээд аюу гоё дуу чимээг болгож өгд юм аа. Дуу чимээ багтаа байхаар одоо бидний ядралтын төвшин ч гэсэн аюу их нөлөөтэй. Тас юм зонч хүн дуу чимээс хүн аюу ядардаг шүү дээ тий. Хаалгаа онгоолгож үзээл буцаагаа таагаад үзтээ. Тэгэхээр ингэдэг нь. Одоо хаа. Тийм уус тийм. Дуу чимээг бол үнэхээр супер багсах тийм аа. Яг энэ үндсэн их биен дээр энэ кабин сууж өгөхдөө тусдаа бас юутэй одоо жижиг амаржийн маягийн бас нэг шинэ технологи юм байл л дээ. Би хуучин тэгэл өөр экскэнүүдээр гардаг гэсэн. Нэг ингээд тас гэхэд энэ нурууны гол руу лонг хийтэл авдаг байхгүй хатуу юм дээр чинь. Энэ бол тэгэхгүй шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээнд экскаватор уулын техник дөргөө байлгүй яг хөө гэхдээ энэ хамаагүй бага. Манай Мак компани шинэ ээлж чи одоо ингээд орой бид чинь ажлын нараад аваад экскаватор дээр 6 40 50 гээд ирцгээд тэгээд бид чинь ээлжээ хүлээлтсэн гаднах тойр хүсгээ тэгээд 6 50 55 гээд экскаваторын 50-д орж суугаад шинэ ээлжинд ажиллана л та. Шинэ ээлжинд ажиллахад явцад бол манай 7000 экскаватор бол гэрэлтүүлэг маш сайтай. Урд нь би бас өөр олон экскаватор дээр ажиллаж үзчихсэн л та. 7000 экскаваторын гэрэлтүүлэг бол тэрнээс илүү онцгой сайн байдаг л та. Өглөө нар үзэхгүй байсараад өглөө буухад бол энэ экскаваторын гэрэлтүүлэг бидээс ажиллах боломжийг 100% олгож идэг.